Өнгөрсөн 7 хоногт бид ЦГ-ийнхаа гэрт зочилж ЦГ-ийн гарын хоолыг идсэн бол ЦГ-ийн сонголтоор энэ 7 хоногт бид Бачкагийн гэрт зочлох болно. Тэгээд тавилсан ёсороо бид хоёр одоо Good Fries дээр уулзаад энэ. За баяр хүргэе. За баярлалаа. За шилдэг гэрээ эзэдгээр шалгарсанд баяр хүргэе. За баярлалаа. Аха. За шалгарна гэж бодож байв уу? Ерөнхийдөө бол нэг бодоогүй шүү гэхгүй. Нэг таагагүй юу? Нэг таагагүй ч юм аа. Нэг бодоогүй шалгарчнаа гэж нь ер нь их бодоогүй шүү. Аха. Ямар ч байсан нэг гайгүй л байлгүй дээ л гэж бодчихсон. Аха. Өнөөдөр манай нэвтрүүлгийн багийнхныг за телевиз үзэж байгаа нийт одоо хоол сонирхогч бүсгүйчүүдтэй гэр бүлүүдэд ямар гарынхаа хоолоос хүргэх гэж байна? За би одоо өнөөдөр нэг одоо 100 болж байгаа юм чинь тэ 100-ны үлрэл идэхэд аягүй тохиромжтой. Тийм спинач паста хийх юм гэж бодож байна. Аха. Тэгээд dessert нь болохоор нөгөө нэг юу яадаг шүү дээ. French macarons. Оо ямар гоё юм билүү л гэж бодож байна. Тэгээ болж игэл хажуугаар нь жоохон уухамны юу ч юм уу те. Хатахан 100-ны гоё fresh салат ч юм уу. Тийм хөрхлөм хийх бахтай л бодож байна. Тийм хөл юм бодсон байж одоогоор. Тэгээ юм яаж тарах ястаа мэдхгүй. Өнгөрсөн нэвтрүүлэгт оролцогч Цэгийн маань чамайг сугалсан. За тэгээ чамд бол таны далавч гэсэн шинэ хоолны жорыг өгсөн байгаа. Тэгээд одоо би яг дэлгүүрлэн оронгуудаа чамд ерөнхий жорыг танилцуулна. За тэгээд өнөөдөр хоолой таны далавчаа. Тийм үү? Such a happy day, I'm singing a song in such a happy way. Come on, sing along. It's undeniable how a smile can change your view. So put a great big smile on you. Ерөнхийдөө өнөөдрийнхөө хоолнд би болохоор ягаад чинь би ус зунаг улиралд аягүй дуртай. Дуртай. Яах вэ? Угаасаа мессер. Тэгээ амар гой зунаг улиралч амар гой өнгөлөг штэ. Цэцэг начин дэлгэрэл. Модон зодон ногоорол тэр утгаараа би аягүй тийм пастагийн аягүй гой мод зод гэж үзээд гой ногоо мод зодтай. Хажуугаар нь цэцэг начин амар гой ингээл зуныг санагдуулсан хоол байх нэ. Тий. Ой тэндээс юу аав? Lime аав. За. Garlic аав. За цэнгэлт нь өснө. За чи цуглуулж би авчи. За. Байхгүй нь. Юу аав шүү. Garlic, lime эндээс lime ханаа. Энэ л болгоно. Тийш юу? Such a happy day, I'm singing a song in such a happy. За ингээл ерөнхийдөө одоо ингээл бараг л болж байгаа үстэй тий. За хоёлаа тийш яваа зарим юмудаа. Тэгээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За эсвэтгчийн нэвтрүүлэг маань шилдэг оролцогч Бачкагийнхаа гэрээс үргэлжлэн хурж байна. Бид хоёр бол сая Good Fries ороод хэрэгцээтэй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулчлаа тий. Гэсэн. За тун цомхон амьдрдаг юм байна. Ганцаараа тий. Тийм бакертоо бол ганцаараа л амьдрдаг л та одоохондоо. За өнөөдөр бит хоёр макаронс хийн. Тэгээ макаронс нь гэхдээ тийм лаймны тийм гоё эсгэлэн амттай. Тэгээд ийм спиначтай паста энэ одоо энэ бууцаа штэ тий. Спиначтай паста хийнэ. Бүгдээрээ пастаныхаа гомон хойлоод өөр гараараа зурж бэлэн юм авахгүйгээр тийм ээ. Бэлэн юм ашиглаад гарт орох материал ердөө энд олдохгүй юм бол байхгүй. Энэ л орно. Тэгээд үндэг орно. Давс сахар перц тэгэл дандаа гарт орох материалаар. Энд бас нэг юм хэлэх хэрэгтэй. Яа тэгэхээр өмнөх нэвтрүүлгээр бол 8 оролцогч маань нэг нэгээрээ одоо бие бинийгээ сонгоод суглаад за сугалсан оролцогчдоо өөрийнхөө гарын хоол ч юм уу кек ч юм уу жорыг өгөөд оролцогч маань одоо жишээ нь чиний хувьд бол Цэгийн жороор хийж байгаа. Гэхдээ өмнөх нэвтрүүлгийг үзэж та бүхэн үзсэн бах маги оролцох хэрэгтэй байсан. Тийм шүү дээ нэрэ маги нэрэ оролцох хэрэгтэй байсан. Тийм магийг сугалсан Цэгийн. За маги маань бас жоохон биеийн өвдөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа болохоор Бачка маань оролцсон байгаа. За тэгэхээр маги бол хамгийн сүүлд бас хамгийн сүүлийн оролцогчоор нэвтрүүлэгтээ орноо. За
Хоёлаа тэгэхээр цэгийн чамд өгсөн жорыг бас хийнэ тий. Тий, цэгийн дахианы далавч тийм ээ. Тийм Chinese marker амталсан тийм barbecue chicken wings гэсэн байгаа тийм ээ. Чи надад хормогч үү? Тийм, macarons хийчи хормогч. Энэ одоо миний дүү надад өгсөн энэ хормогчийг. Энэ яг нэг. Тий, энэ хөөхөө энэ kitty меттэй. Тэгэл би ч одоо гэхдээ юу ч төрсөн өчнө үү? Тий, би ч одоо доороо 3 эмэгтэй хөрхөн дүүтэй шүү дээ. Тийм үү? Танах айлаас хэдүүлэн ер нь? Дөрүлээ. Би хамгийн том нь тий. Тэгээд манай дүүнэр чинь гурлаа эмэгтэй. Хамгийн эхлээд хоёлаа макаронсаа хийн. Хоёлаа макаронсаа хийгээд десертнээсээ эхлэе тий. Тий, десерт. Одоо макаронс гэж нэг French dessert байгаа. Цаанаа нэг гоолны амттай. Олмонд гэдэг чи ямар самар илээ? Нэг самар байдаг шүү дээ. Тий. Энэ болохоор нэг олмондных нь тийм үрүүлсэн гурил юм уу да. Гэхдээ бас ховор байгаад идэв тий. Одоо яаж амар илбэг болцоо илээ. Би саяхан дэлгүүр ороод авах гээд олоогүй. Наа чи Mercury-д байдаг нэг хөрхөн бэлтгэртэй хүүхэн зараад байдаг надад. Зараад байдаг нэг хөрхөн. За одоо ингээд энэ macarons маань тий нэг аяга almond meal, 2 аяга сахарын пудр, 3 өндөгний цагаан. За найз нь ялгаж явах өндгийн. Тэг нь. Энд аяга байгаа тий. Тэгээд нэг 2 лаймны өрсөн хайлс. Өрсөн хайлс нарна. За. Тэрөөсөө ингээл болоо. Тэг ингээл одоо эдрийга бүгдээрээ комбайн хийгээл яаш та. Хий. За. Цагаан норн тий. Цагаан норн. Цагааны энэ цагаан руу ичих. Оо яана. Ишээ ичих юм бас. За тий. Тэг ямар ч тийм шар бол одоо хийхгүй юу тий? Үгүй шүү дээ. Хойлоо шараараа хойлоо одоо юу шүү дээ. Пастанда пастана гуриланд хэрэглэн хойлоо. Ямар ч тийм яан маань гэсэн хэрэггүй мэргүй гэсэн юм байхгүй. Байхгүй. Бүгдийн л хэрэглэн. Ашиглахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар ашиглаад бүгд нь хэрэглэх шүү дээ. Тэгээ бас нэг анхаарах зүйл макаронс хийж эхэлж байхдаа бүх материал чинь өрөөний температурт байх хэрэгтэй гэдгийг бол хатуу анхаарах хэрэгтэй. Хэрвээ нүндэг чи өрөөний температурт биш байсан бол тий чинь болохгүй. Уусаа макаронс чинь зөв гарч ирэхгүй. Тэгээд энийг өрөх шаардлагатай тийм шаардлагатай. За одоо 1-2 аяга сахарын пудр орно. Энэ бол хэмжигтүүнтэй холбоо болуулаа. Тий, маш хэрэгтэй шүү дээ. Тий. Ялангуяа юм нарийн ялангуяа анхлан суралцж байгаа хүмүүст бол илүү хэрэгтэй. Тий. Сүлдээ эн чинь ингээд ясаа сахарын пудр 2 аяга. За олмондны гурил. Олмондны гурил 1 аяга. За 1 аяга. За тэгээ дараагийн одоо анхаарах зүйл гэх юм бол энийгээ ингэж холоод энийгээ бүгдээрээ шүүх хэрэгтэй байсан. Хэрвээ энэ шүүхгүй бол одоо энэ амар бүндгсэн юмнууд чинь байгаа. Эднэр чинь ороод олмонд чинь их муухай арцгаж цараач айгүй муухай цараа мата олон заа. Нэг хөөрхөн гаднах нь амар гой гүдлгөр нэг хөөрхөн олмодууд байдаг шүү дээ. Гой януучтайгаа. Тэрийг хийхин тулд эхлээд энийгээ ингээ айгүй сайн шүүж хэрэгтэй. Шүүнгүүд эн чинь нэг том нутаг юмуд нь бөндөр юмуд нь ингээ доороо өгчдөг. Тэгээ шүүчих. Чамаа ингээ шүүж байгаа хоорондор чинь би юу яа? Энийхээ зестийг гаргаж бай за. За энийгээ ингээд одоо зөвхөн одоо энэ ногооных нь ийм зестийг хийн. Цагааны нь өрөхгүй, цагаан нь өрөх юм бол лаймны амт биш нэг юм гашаа амттай болчих учраас зөвхөн энэ хальсыг ингэж үрж авах хэрэгтэй. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries